Хүмүүжтэй яг одоо бид Лондон хотын хойд хэсэгт ерөнхийдөө орших Emirates зингэлтийн гадаа хүрэлцээр байна. Амтгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Боловсрол суугдлын Tiger брэнд хамтран тусаа дугаараа та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр Английн Лондон хотыг зорж Arsenal Chelsea гэсэн тоглолтыг үзэх Супер Азтай тун удахгүй тодорхой болно. Сайн байна уу? Намайг их холдор гэдгээ. Би MCS Tiger брэнд боловсрол суугдлын телевизээс зохион байгуулсан асуулт харилцан тэмцээнд ялагч байна. За дахиад уучлаарай. 17 дугаар асуулт байна. 17 дугаар асуулт гэсэн Премьер Лигээс аргуудын лиг дүрсэлдэх эрх хийдэг байдаг вэ гэсэн асуулт байна. Энэ л маш амархан асуултыг бол Тэгж 4. За мэдээж хэрэг 4 байдаг. Ойлгомжтой нэг боловч та бүгдээрээ баяр хүргэе. Английн Премьер Лиг Лондон хотыг Премьер Лигийн ширүүн өрсөлдөөнийг хажуугаас нь амьдаар үзэх. За тэр дундаа Лондоны 2 дерби Arsenal Chelsea гэсэн тулааныг бол үзэх эрхтэй болж байна. Тэгэхээр За үнэхээр азтай сэшэн байсан. Надад маш амархан асуултууд таарсан. Өрсөлдөгч нар маань мэдээж хэцүү асуултуудаар, Tiger-ийн асуултуудаар өдөрчээсэн. Тэгээд одсондоо үнэхээр их баярлж байсан. Азтай байна шүү гэж хэлээд баяр хүргэе. Дахиад баяр хүргэе. Тэгээд би хамгийн түрүүнд найз охин лугаа ярьсан. Тэгээд маш баяртай хүлээж авсан. Тэгээд мэдээж гэр бүл найз төхөд хамт олон лугаа ярьсан. Дэлхийд алдартай Tiger шар ариг 1932 оны 10 дугаар сарын 1-нд Сингапурын F&N ба Голландын Heineken компаниудын түншлэлээс анх мэндэлсэн брэнд юм. 1939 онд Tiger шар ариг Лондон хотноо олон улсын тэмцээнээс анхныхаа медалийг хүлээн авлаа. Энэхүү Tiger брэндийн амжилтын гараа эхэлж удаахан жилүүдэд олон улсын төвшний уралдаан тэмцээнээс чанар болон амтаараа 40 гаруй шагналыг хүртсэн билээ. Tiger шар ариг нь чанар амтаараа тэргүүлэхээс гадна имиж загвараараа тэргүүлэгч брэндэд тооцогддог бөгөөд Их Британий хамгийн орчин үеийн загварлаг брэндүүдэд хүртээдэг Cool брэнд сургамжлалыг 3 дахь жилдээ дараалан аваад байна. Tiger-ыг үйлдвэрлэхдээ хамгийн сайн чанарын арвайн соёолж, зөрөг цэцгийг Австрали, Европоос авчран Голландын тусгай сортын хөрөнгөөр эсгдэг тул амт нь хосгүй сайхан болж, эсгэлтийн урлаг хэмээн шар аригийн мэрэгчлэнүүдийн дунд нэрийдэх болжээ. Амжилт ялалтаар дүүрэн 80 жилийн босгон дээр Tiger брэнд нь дэлхийн өнцөг булан бүрийг холбосон Азиас төрсэн жинхэнэ олон улсын брэнд болж чадсан юм. MCS Tiger үйлдвэр нь дотоодын зах зээлдээ Tiger шар аригийг үйлдвэрлэдэг дэлхийд даяар байдаг 30 гаруй үйлдвэрийн нэг билээ. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын ISO 22000, мөн хүнсний үйлдвэрлэлийн салбартаа анх удаа чанарын удирдлагын ISO 9001 стандартуудыг олон улсын түвшинд хэрэгжүүлсэн. Tiger шар ариг нь 250 гаруй чанар хяналтын шалгууруудыг давж хэрэглэгчдэд хүргэдэг юм. Залуучуудын хэв маягийг тодорхойлогч брендийн хувьд Tiger брэнд нь залуу уран бүтээлчдийг илрүүлэх, дэмжих, Tiger Translate хөтөлбөрөөр Монголд хэрэгжүүлэн жил бүр залуу уран бүтээлчдийг олон улсын тавцнаа гаргаж байна.
Тус брэндээс хөл бөмбөг сонирхогч хөгжийн дэмжигчдэд зориулан ялах тэмүүлэл хязгааргүй уриатаагаар явуулдаг хөл бөмбөгийн хөтөлбөрүүд нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд хэрэгждэг. Хамгийн сүүлийн жишээг дуртахад дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг дэлхийд даяар сая шүтэн бишрэгчдтэй Вейн Рүүнитэй хамтран ажиллаж өөрийн албан ёсны дүр төрхөөр сонгож байсан юм. Амжилт ялалтын 80 жил. Мэдээж бэлтгэлгүй яг уу хамгийн гол нь Бээжин лөө визний материал явуулсан байсан. Тэр их хоцорч ирсэн. Яг явахын өмнөх өдөр визний материал ирээд тэгээ ерөнхийдөө их шамдуул бэлдсэн дээ. Хамгийн дөрөнд сэтгэл их хөөрж исэн. Мэдээж үсгийг хүсэжсэн, үнэхээр их мөрөөдж исэн зүйлээ үзнэ гэж бодохоор мэдээж их баяртай байсан. Тэгээд 11:50-д онгоц нисэх байсан боловч цаг агарын байдлаас хойшлж 3 цаг 10 минут ниссэн. Мэдээж хүлээсэн. Бид нийслэлийн Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөрч 1985 км аялаад бүгд найрамдах Солонгос улсын Инчон олон улсын нисэх буудалд түр буудуулан цаашаа Их Британий нийслэл хүрэх ёстой байлаа. Бидний аяллалын урт нийтдээ 10,800 км үргэлжилж дэлхийн бүбэрцхийн ихэнх хэсгийг тулгаар төлөвлөгдсөн. Маш урт замыг удаан хугацаанд туулах болсон бидний аяллалын баг шөнийн тэг 3 цаг 15 минутанд их орноосоо хөрж өглөөний тэг 7 цагт Инчонд хүрч очлоо. За Сөүлийн Инчон олон улсын нисэх хөнгөсний буудлын дээр Tiger болоод боловсрол цуглуулзын хамтран дэлхийн 5 хүн хүргэж байгаа. Хөдөлмөрийн нийслэлээр нэвтрүүлгийн маань үргэлжилж байна. Тэгэхээр яг одоо бид Tiger-ийн азтантайгаа хамтраад Лондон руу нисэх гэж байна. За ганц 2 цагийн хугацаа бол одоо бидэнд байгаа. Тийм учраас одоо энэ Инчоны нисэх хөнгөсний буудлын дээр бол түр саатаж байна. За маш сайхан байна. Tiger-ийнхандаа их баярлж байна. Одоо нисэхэд 1 цаг дутуу байна. Инчоны олон улсын нисэх буудлын дээр гал явж байна да. За шөнийн нислэг жоохон нойр дутуу явж байна. Гэхдээ гайгүй. Дэси яд үлээж байна. Урдхан л үзмээр байна. Инчон онгоцны буудлаас Лондоны Хитроо руу нисэхэд бэлэн болоод байна. Тэгээд аялал маань 10 цаг гаруй үргэлжилнэ. Лондонд очиод бүгдээрээ ирээд уулзцаая. Бараг 12 цаг нисний эцэстээ бид Лондонгийн дэргэд орших Хитроо онгоцны буудалд ирлээ. Хол зам, цагийн зөрүү зэргээс болж баг зэрэг хажаасан биднийг харин тис өөр орчин өгтөж авсан нь сэтгэлийг хоромхон зур сэргээсэн. Нэгдүгürt бид онгоц хүлээн авалт болон ачаа эргэлт зорчигч хүлээн авах тоогоор дэлхийд эхний 3-т ордог олон улсын нисэх буудалд буугаад байлаа. Харин хоёрт бид хүн төрөлхтний соёл урлагийн нэгэн төв, санхүү эдийн засгийн бас нэг тулгуур, дээр нь мэдээж спортын, ялангуяа хөлбөмбөгийн өдгийн нутагт буугаад байсан учраас ямар ч алжаал ядралыг мартсан юм а. Дээрээс нь биднийг буухад зөөлөн бороо шивэрч нийл ногоон өнгөнийг баясгасан. Бараг өвдөөс салаагүй байсан бид ингэж чиглэг дулаан уур амьсгалтай буданд Альбионд ирлээ. Британи арлын төв, Их Британи, Умард Ирландын нэгдсэн улсын улсын нийслэлтэй бид буухаас л танилцж эхэлсэн. Үнэхээр итгэж ядчихсан анх удаа гадаад яваас тэр гадаа гарахад бороо орцсон, сайхан чиг үнэртэй. Тэгээ мэдээж уриалах сайхан туршламжтай хүмүүс надад санагдсан.
Лондон хот ойр орчмын нутаг дэвсгэрийг нь оролцуулаад 1570 км квадрат газар нутгийг хамарч 13 сая хүнийг багтаадаг асар том сав газар гэж ойлгож болно. Зүүрлэл манай Улаанбаатар хотын ашигтай талбайг 4 дахин томруулж байж Лондонтой тэнцэх юм. Эртний Ром эзэнт гүрний хязгаар нутаг байсан энэ хот 2000 жилиг дамсан түүхтэй учраас улс төр, эдийн засаг, соёл урлаг, санхүү бизнесийн дэлхийн хамгийн том төвийн болжээ. Мөн спортын талбарт энэ хот дэлхийд үнэтэй хөлбөмбөгийг оруулсан. Ялангуяа орчин цагийн хөлбөмбөгийн хамгийн том төвөөр энэ хот зүү ёсоор нэрлэгддэг. Лондонг бол мэдээж мэдгүй хүн баг байхгүй бах. Мэдээж мэдээллээр явж байгаа интернет, телевиз. Маш том хот байлээ. 3 хоног бол ягаад ч үзээд дуусахгүй хот байлээ. Тэгтээ бол би үзэх ёстой газруудаа ерөнхийдөө үзсэн гэж бодож байна. Хөлбөмбөгийн эх орны нийслэлд 14 хөлбөмбөгийн клуб үйл ажиллагаа явуулдаг юм аа. Энэ тоо зөвхөн Английн хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй лигийн багууд. Эдэн дотроос бидний чимтэн үзэх дуртай Премьер лигийн 5 баг байдаг. Арсенал, Челси, Фулхэм, Queen's Park Rangers, Тоттенхэм. Бидний зорилго бол эдгээр багуудтай танилцах, гол нь Арсенал, Челси гэсэн Премьер лигийн топ 4 багийн хоёрын супер өсөлтөөнийг үзэх ёстой байлаа. За мэдээж манай дэлхийн хамгийн номер 1 лиг. Мэдээж монголчууд их залуучууд сонирхож байгаа. Боловсрол сувг телевиз Премьер лиг ерөнхийдөө цацснаас хүмүүс ер нь сонирхдаг болж байгаа. Миний хувьд бол 6-7 жилийн өмнөөс сонирхчихсан. Би Манчестер Юнайтедыг дэмждэг. Тэгээд мэдээж авралдах боломж үзээд ихэд нөхөр сайхан байсан. Премьер лигийн давуу тал бол лигүүдээс бол маш од тамирчтай. Нөхөр сонирхолтой ямар ч нөхцөлд тоглох чадвартай тамирч тоглодог. Зорилго маань бэлгэд хэлхэн цаг үлджээ. Харин тэр хүртэл бид замын ажаалаа тайлах болно. Маргааш бидний хувьд ялангуяа инх болрын хувьд хамгийн чухал өдөр болох учиртай. Төлөвлөсөн ёсоор Арсенал, Челси багуудын тоглолтыг үзэх ёстой. Ийм учраас Арсеналын талбай Emirates цэнгэлдэхийн ойролцоо зориуд буудалсан юм а. Энэ бол Лондон хотын хойд хэсэгт орших Хайбүри дүүрэг. Тус дүүрэг нь 2 км квадрат нутаг дэвсгэрийг хамарсан ерөнхийдөө ажилчдын гэж болох үз хэсэг юм. Энэ дүүргийн гол багцлал нь хөлбөмбөгийн Арсенал клуб. 1886 онд үүсгэн байгуулагдж байсан тус клуб Английн хөлбөмбөгийн дээдлэгт хамгийн доктортой тоглож лигийн аваргаар 13, FA цомыг 10 удаа хүртсэн байна. Энэ амжилт нь тэднийг Английн 3 дахь амжилттай багт зүйсээр оруулах юм а. Тиймээс ч Хайбүри болон Холовей дүүргийнхэн буучтаараа багтдаг юм байна. Амралтын өдрөөр лигийн хүрээнд Арсеналын эзэн багаар тоглох бүрт энэ хэсэг битүү улаан цагаан өнгөөр гоёдаг. Бүх айлын ирчүүд Арсеналын өмсгөл, туг, оролт, за тэгээд энэ багийг бэлэгдэж болох бүхнээ мандуулж Emirates цэнгэлдэхийг зорддог юм байна. За өглөө бид нар өнгөрч байгаад хоолнд орж тэгээ Fly Emirates-ийн зүг алхахад мэдээж тэр дүүргийн хүмүүс бүгд Арсеналынхаа оролт нь бас нэг фанат Rolls Royce уулаан Rolls Royce унтсан. Урт нь Арсеналын флаг намирсан явжээс харагц. Үнэхээр галзуу фанатууд ойлгомжтой харагдчихлээ. Emirates руу ороход маш том хаалга байсан. Хаалга гүүрэн хаалга юм уу? Бид тэрийг андуураад Emirates руу орлоо гэж бодсон чинь доктор нь хүмүүсийн явах замд алдартай тамирчдынхаа зургийг тогложсэн он саруулсан авчсан шагнал урамшууллын стодоор харуулж өгсөн байлээ. Тэрийг үнэхээр ташрамд харж уншиж л явлаа. Тэгэхээр сонирхолтой юм байлээ. За би тийм том гэж төсөөлөөгүй мэдээж. Гэтэ том гэж бодож байсан. Тэгэхээр очиход бол Charlie Adams-ийн гишүүтэй Японы 2 зурагтай хэмтэй маш том цэнгэлт хүрээлэн харагдчихсан. Emirates цэнгэлтийн хувьд 2006 онд баригдсан шинэхэн цэнгэлт хүрээл юм а. Бараг 470 сая еврогийн өртгөр болсон энэ агуу бүтээн байгуулалт Арсеналын шинэ гэр болсон. Хуучин Арсеналчууд Хайбүри цэнгэлтэд зочтой хүлээж авдаг байсан бол одоо 60 мянган хөгжийн нэмжлийнхэн уухайн дор зочин магаа найрсаг бусаар хүлээн авдаг болжээ. Бидний бай энэ л цэнгэлт хүрээлэн байлаа. Бид ч тэр, манай астан ч тэр энэ цэнгэлтгийг хараад үнэхээр гайхаж биширсэн юм.
эхлэх төглөө энэ үед Арсеналын хөгжөөний нэмжчид Гүнерс олноор уухай хадаан цэнгэлхийд өргөж эхэллээ. Тэдэн дунд Итали, Испани, Грек, Португал ирсэн олон жуулчид байсан. Мэдээж Челситэй хийж байгаа дерби толгойн учраас энэ удаагийн тоглолт илүү их ач холбогдолтой байсан. Эдгээр олон үндэстний дунд бидний монголчууд ч мөн багтсан. Мөн зөвхөн энэ тоглолтыг үзэх гэж удаан хүлээсэн их орон нэгтнүүд маань очиод байсан нь биднийг баярлуулсан юм. Who's gonna win today? Arsenal, of course. Arsenal, of course. What is score? 4-2. For Chelsea is quite strong. They beat Barca 1-0, you know. They are very confident. Yeah, they probably will be, but I think we'll have a chance. Okay, 1-0. Hi, so it's a tough game today. Who do you think win today, sir? Arsenal. Arsenal. 1-0 to the Arsenal. 1-0, yeah. 1-0 to the Arsenal. Chelsea is absolutely. quite strong now because they beat Barca 1-0. Absolutely. Still. Yeah, but I mean they're gonna play a weak squad today. Yeah. So you think who's gonna score today, sir? Let's hope Captain Fantastic, Van Robert Van Persie, Persie, yes, of of course, course, and I'll put a wager on Alex Song as well. Alex Song, yeah. If not Van Persie, Alex Song. So is a football is a big part of your life? Sir? Absolutely. Well, no, Arsenal is a big part of my life. Yeah. Football. Okay. So who do you think Arsenal greatest player ever? Oh wow. Henry, Tony. Yeah, it's got to be either Henry or Patty V, Patrick Vieira. No, Liam Brady. Liam Brady. Yeah. Legends all around, right? Arsenal legends all around. So what do you think Arsenal this season? They having good season or? You always want to compete for silverware, and we're a little bit off of that, but we've got a nice backbone to build the team around. We're probably one or two pieces away from seriously competing, not just for the Premiership, but for Champions League silverware as well. So, yeah, we're close. So far so good. So far so good. Absolutely. Yeah. I mean, they have bad this we're in time. third. But, Yeah, fourth last year, third this year. Rather be in first, but yeah, we'll take it. Okay, thank you very much. Thank Injay. you. Good afternoon. Today is top game. What do you think? Who's gonna win today, sir? It's going to be a tough match. I mean, we beat them over there. We'd like to beat them here, but they're going to be up after their performance against Barcelona, and they'll want revenge. Particularly Terry, I suspect, will want revenge. Okay. But we've got to get back on track as well. So hopefully our guys will be up for it. Is it football big part of your life? I've been following Arsenal since the early 60s. 60s, wise. So I've seen the good times and I've seen the bad times. So this season has been fantastic, I think. So what Arsenal, they having good season so far, so good. Yeah, it's a mixed season, but I think with the resources we've got, I think Wenger's done a fantastic job, and we've got some very exciting young players to come through. Thank you very much, sir. Have a good day. Cheers. Hi, good afternoon. Today is top game. Who's going to win? What do you think? Arsenal. Arsenal. What is score, sir? 2-0. 2-0? 2-0. Who's gonna score? Van Persie. Van Persie. Yeah. Is a football big part of your life, sir? Yeah, I always follow. Yeah. Always follow, okay. Well, yeah. I don't come to the games all the time, but it's nice when I do. Yeah. Okay. So who do you think is all Arsenal greatest ever player? Is it Henry or? Yeah, Thierry Henry. Thierry Henry. Yeah, definitely. Yeah. I'm sorry, this is my first time. Oh, visiting first time. games, Okay. so- Okay. And one more thing, can you say that? Hello, Mongolian football fans from Emirates. Can you say to? Hello, Mongolian football fans. Come on, Arsenal. Come on, Arsenal. Thank you very much. Have a good. Хүмүүжтэй яг одоо бид Лондон хотын баруун хойд хэсэгт ерөнхийдөө орших Emirates цэнгэлтийн гадаа хүрэлцээр байна. Энэ бол сүүлийн үеийн хөлбөмбөгийн цэнгэлтгүүдийн бас дэвшил болсон цэнгэлт хүрээлэн байгаа. Нийтдээ 75,000 хүний одоо ерөнхийдөө 70 орчим мянган хүн багтдаг. За заримдаа бол 67-8,000 хүн болоод бас орж хөлбөмбөгийн тоглолтыг үздэг. За том тоглолтууд бас болдог цэнгэлт хүрээлэн байгаа. Яг одоо энд хэдхэн мөчийн дараа ерөнхийдөө бол нэг цагийн дараа тоглолт эхлэхэд бэлэн болсон байгаа. Арсенал болон Челси багуудын тоглолт удахгүй эхлэх болно. Энэ тоглолтыг бид Тайгрын Азтантайгаа хамт үзэх болно. За ямар ч байсан тоглолт эхлэхийн өмнө бол хотын уур амьсгал бол үнэхээр гайхалтай болсон байна. Энэ Лондоны яг энэ хойд хэсэгт дэх энэ цэнгэлтгийн эргэн тойронд бол дандаа Арсеналын өмсгөлтэй залуучууд өсгөжүүд бол одоо бөөнөр яг энэ тоглолтыг хүлээгээд байцгааж байна. За ингээд бүгдээ ямар ч байсан энэ тоглолтыг хамтдаа
орж үзье. Боломж гарвал бас тоглолтын хэсгээс би та бүхэнд харуулах болно. Хэрвээ боломж олдохгүй бол тоглолтын дараа эргээд уулзцгаая. Арсенал Челси багуудын тоглолт бүснэгтийн ихний дөрвөн байрын төлөө өрсөлдөөнийг тогтсож байлаа. Мөн хоёр багийн хоорондын 174 туудагийн уучрал байсан. Харин энэ тулаанд Челси төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Аврагын лигт Барселона багтай тоглох ёстой байсан цэгцүүд зарим гол тоглогчдоо нөөсөн юм. Гэхдээ тоглолтыг анхудаа хажуугаас нь үзэж байгаа бидний хувьд энэ тоглолт үргэлж гайхалтай хэвээр болж болно. Хэдий гол руу тэнцээ хийсэн ч Робби Ван Перси, Томаш Росицки, Лорен Кошелни, Вермалн, Фернандо Торрес, Фамата, Жон Терри, Гари Кегл нарын шидгүүдийг амдаар нь харж ур чадварыг нь бид биширсэн. Тэд бидний санаанд тэрл залуу хിവэрэ яг таг алдаа мадаггүй. Уран чадвартай чигээрээ үлдэхүйзээ. Хүмүүстээ яг одоо бид Лондон хотын хойд хэсэгт ерөнхийдөө орших Emirates цэнгэлтийн гадаа хүрэлцээр байна. За ингээд бид яг Арсеналын цэнгэлт хүрээлэн Emirates-ийн гадаа азтантайгаа зогсож байна. За манай азтны их бодрын хувьд бол бас саяны тоглолтыг бол нэлээд бас яг хаалганы эсрэг талаас нь үзсэн байгаа. За ингээд тоглолт ерөнхийдөө бас ямар шүү болов. Ер нь энэ хөдөлмөрийн тоглолтыг амдаар үзэх ямар шүү. За би одоо анхудаа ийм сайхан стадионд орж тоглолт үзэж байна. Тэгэхээр агуу байд юм байна. Тоо шимээ тоглолтын тоглолтын фанат өөрөө тийм. Телевизээр үзснээс шал өөр юм. Монголчуудаа их дэрж үзсгээрээ бич өрөөд да. Я бас энэ зөвшөөрөг асуулаа тагирын хамт олон үнээр их баярлж байна. Ийм сайхан үзүүлж байгаа. За ингээд тоглолт сая тэг харьцаад дуслаа. Ерөнхийдөө ямарсан гоё тоглолт боллоо. Гэхдээ ямарсан бидний хувьд гоолтой олон гоолтой гоё тоглолт болсон бол илүү сайхан байсан байх хаа. Гэхдээ ямарсан нэг оноогоо авч чадлаа. Тэгээд аврагын лиг эрэхтэйгээ мөн дараа үйлээр илүү сайн тоглолт үзүүлэх хаа. Манай аваад. Челси аврагын лигийн ирэхээ авч чадах уу? Одоо аврагын лиг төрүүлэл авчихна л та. Ер нь тэгэл болоо. Ер нь яг Премьер лиг техник дөрөвт орно гэдэг өнөөдрийн дараа бол бүр хүндэрлээ. Гэхдээ одоо дараа 7 хоногт Барсаг хожоод тэгээд тэрний дараа 7 хоногт нь авраг болоод тэгээд 2 хоногийн дараа нь авраг болоод тэгээд төрүүлчихэд авраг ирэхээ авах хаа. За ерөөл отор шиг. Тоглолт ямар болов? 0-0-аар тэнцсэн ч гэсэн тоглолтын хувьд бол гоё тоглолт боллоо. Тэгээд би үзэхэд бол сайхан л байна. Стадионы уур амьсгал энэ бол гайхалтай сайхан байлаа. Ер нь ямар шүү? Ер нь өөр олон стадион мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь шинэ стадион болоо ч юм уу сайхан тасаргаа гоё юм байна. Тоглолт үзэх сайхан байлаа. Ер нь яг эргэн тойрон дандаа Арсеналын фэнүүд за тэгээд яг стадион дотор ч гэсэн дөрөв Арсеналын фэнүүд байсан болохоор яг цуг үзэх сайхан байлаа. Би өөрөө Челсигийн мэн л да яг тэгээд юун дээр бид нар нөгөө Арсеналын нөгөө жилийн эрэхтэй юу гişүүдийн донд суудсан байсан. Тэгээд
жоохон хэцүү байлаа. Хүн болгон над руу жоохон юугаараа суу гэдэг байлаа. Орилж чадахгүй хэцүү байлаа. Тэгээ би өмнөх тоглолтыг нь бас үзсэн. Стэнфорд Бридж 5-3-аар дууссан тоглолтыг нь. Тэгэхэд бас айгүй гоё тоглолт болсон л доо ер нь. Тэгээ яваад байна. Бид өөрөө ч байг таньдаг байхгүй. Тэрээс баян үздэг. Тэгээд өө таагуур үрдэг шууд ингээд орж. Хин бас. Манай Челси ч одоо 2 дугаараагаар залуучуудаар тоглоод тэнцлээ шүү дээ. Арсенал ч сайн баг. Тийм талбай дээр нэр 2 дугаараагаа ягаад үндсэн тоглогчтой одоо Барсагийн үнд нөгөө тийм 1 оноо гэдэг бол сайн шүү дээ тий. Том тоглолтод том оноо 2 дугаараагаа авлаа тий. Арсенал бол азтай байлаа. Челситэй тэнцлээ тий. Миний бодлоор тий. Ер нь том багууд одоо Челси, Арсенал юу гэдгээр бол бүр хүмүүс бүр өдөр сезоноор нь тэгтийн аваад дууссан юм. Тэг хэцүү байдаг жохоолоо тий. За дундаж багууд одоо Фулхэм эднэр бол тэгтээ яг хүмүүсийн гар дээрээс жоох илүү үнэтэй бол авч болно тий. Тэрнээс яг Каснаас нь үндсэн үнээр нь авахд бол жоохон хэцүүлтэй том багууд тий. Энд бол юу шүү дээ тий. Ерөөс энэ хулиганизм чи ерөөсөө энэ тийм нэг одоо part of яг нэг хөл бөмбөгийн фануудын нэг салшгүй хэсэг юм шиг байна. Тэгээ энэ харуулт хамгаалт юу бол ер нь 80 оны үед бол нэлээд чангараад 80 90 онд одоо бол бас бүгдийн нэг давхар ингээ камераар хинжаадаг болцсон болохоор жоо одоо бол гайгүй. Миний ойлгож байгаагаар. Дотроо бол мэдээж фанатуудын дуулалдаан Арсеналын фанатууд үнэхээр их олон. Тэгэл маш өндөр шат руу алхсан да. Тэгэл ороход пив бүргэр бүгд тэнд худалдаалд юм лээ. Чөлөөтэй. За би мэдээж байнга телевизээр үздэг. Телевизээр үзэхээс бол төсөөр юм байлээ. Надад жоохон удаан санагдсан. Гэхдээ 90 минут бол нэг 10 минуттай л адилхан хурдан өнгөрсөн. Тоглогч нар нь бол гүйж байгаа бөмбөгний нисэлт бол үнэхээр удаан харагдсан надад. Арсеналын гэрт Челси зочилсон тоглолтыг бид ингэж гэрчилсэн. Сонирхуулахад бидний аялын ивент хийж Tiger Brand Арсеналтай удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа юм а. Ерөөсөө Tiger Brand нь хөлбөмбөгийн спортод анхаарлаа хандуулж олон арга хэмжээг зохион байгуулдаг. Тус брэнд дэлхийд танигдсан Арсенал, Барселона багуудтай нэгт хамтарч ажилладаг юм а. Манай офсод ч Tiger-аас ивент итгэж хамтран зохион байгуулж байгаа олон үйл ажиллагаа байдгаас Tiger сонирхчдын хөлбөмбөгийн лиг, боловсрол суваг телевизийн Премьер лигийн шууд амжилтуудыг дурдахад хангалттай биз. Хөлбөмбөгийн нийслэлээр нэвтрүүлгийн маань эхний дугаар энэ түрээд өндөрлөж байна. Бидний аялын нэгэн хэсэгтэй хамт байсанд танд баярлалаа. Дараагийн дугаартаа бид Лондон хотын хөлбөмбөгийн багуудтай танилцахаас гадна энэ түүхт хотоор багахан зугаах болно. Тэр хүртэл баяртай.